Исая намын 61-р эшлэл би нийтлэх их дуртай. Бос гэрэлт. Учир нь чиний гэрэл ирж эзний цог жавхлан чиний дээр мандаж байна. Үзэгтэн газрыг хүрэн харанхуй бүрхэн гүн харанхуй хүмүүсийг хутсан гэвч эзэн чиний дээр мандан түүний цог жавхлан чиний дээр үзэгдэнэ. Үндэснүүд чиний гэрэл рүү хаад чиний мандах туяа руу ирэх болно гэжсэн. Бид үндэснүүдийг, бид хаадуудыг, бид итгэж бос хүмүүсийг яаж гэрэл рүүгээ ирүүлэх вэ гэхээр бид өөрсдөө зогсох хэрэгтэй. Бид өөрсдөө зогсоогүйгээр хэн нэгнийг зогсоож чадна гэж байна. Чадахгүй. 20 дугаар зууны хамгийн дэлхийн агуу номлогч Билли Грэхэм гэдэг хүн байна. Энэ хүний нөлөөгөөр 200 сая хүн сайн мэдээ сонссон гэж хэлж байгаа. Агуу байгааз. Одоо бараг 97-8 хүрж байгаа юм л дээ. Алдартай хүн. Энэ өөрөө Америкийн Southern Baptist гэсэн сүмийн пастор. Жинхэнэ нөгөө улсын ерөнхийлөгч нарт сайн мэдээ түгээдэг. Тийм пастор. Тэгээ энэ хүнээс асуусан байгаа. Та дэлхийг ингээд тойроо явж байхад танд хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн зүйл юу байсан бэ гэсэн. Та маш олон сүмүүдээр явсан. Танд хамгийн их таны бодууштай байсан. Одоо захиж хэлмээр юм юу ингээд асуухт нь үжсэн бэхэд би уг нь сайн мэдээ сүмээс гадуур хэрэгтэй гэж бодд юм аа. Гэтэл яг өнөөдөр сайн мэдээ нь өөрөө сүмд хэрэгтэй болчихж байгаа гэсэн. Бид босох хэрэгтэй байна гэсэн.